Яг уу. Монгол хөгжилтэй нэвтрүүлэх шиг байна тийм. Ямар ч хөгжилгүй хүн оролж ирчээ. Хөгжилгүй хүн чинь одоо юу хөгжилгүй хүн гэж бол байхгүй. Хөгжилгүй. Тийм байхгүй. Бүр хараа чи бүр нэг юм. Гү чи бол айгүй хөгжилтэй санагдаж байна надад. Амна гайгүй. Пинес зохион явуулдаг Pinspired подкастын маань дараагийн дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаарт эдийн засгийн ногоон шилжилтийн талаар ярилцах болно. За эдийн засгийн ногоон шилжилт төслийн менежер Инх Цацрал. За эдийн засгийн ногоон шилжилт төслийг анханаас нь санаачилж дизайныг гаргаж байсан номиндар оролцож байна. За тэгээд цэцэрлэг бол хүмүүс ичнээ таньдаг болсон баг тийм ээ. Манай төлөв одоо 2 дахь удаа орж байгаа. Байн хойчдаг үү? Айгу олон баг хэсэг шиг байна. Харин манай номин чи амар яг энэ эдийн засгийн ногоон шилжилтийн хувьд айгүй чухал хүмүүсийн нэг гэж сонссон тий. Номын баг Монголд number 1 юм шүү тий. За тэр нь цаашаа хүмүүс уу. Number 1. Номрыг гэдэг шиг. Номын яг миний харж байгаагаар бол ер нь яг энэ хөгжлийн секторт ажиллаж байгаа хамгийн бүр уртаа барьдаг тийм залуучуудын нэг гэж би боддог байхгүй юу? Ялангуяа тийм экспертүүд юм. Экспертүүд. Тэгээд дээрээс нь залууч. Тэгээд бүр үнэхээр Монголын уртаа барьдаг экспертүүд юм. Тэгээд ногоон санаачлагыг одоо Монголд яг ингээд хэрэгжүүлээд ялангуяа санхүүжилт талаас нь тий яаж хөрсөн дээр болох уу гэдэг ажлуудыг хийгээд явж байгаа. Тэгээ ер нь номын өөрийгөө эхлээд танилцуулаа. Айгу гоё, арай л жоохон гоёор танилцуулаад багш. Сая амраа бүр чи орж ирэхээс өмнө бол надад бүр амар юм байна. Гүү. Тийм арай биш ээ. Ногоон эдийн засгийн шилжилтгээ ярихаар чинь эдийн засгийн бүх салбаруудыг бид нар ногооруулах асуудал ярьж байгаа шүү дээ, тий. Уул уурхай, барилга, юу гэдгийг хөдөө аж ахуй бүгдээрээ олччаа. Би бол тэрэн дотроо тэрэн шаардлагатай санхүүжилтийг нь яаж босгох уу? Дотоодынхоо одоо санхүүгийн салбарыг яаж энэ ногоон зээл санхүүжилтийн асуудалд анхаарал хандуулах уу? Гаднаас яаж бид нар их усвар татах уу ч гэдэг юм уу? Тэрэн дээрээ л мэрэгшсэн. Тэгээд яг уу тууштай ажиллаж ийн 10 гаруй жил ямар ч ясан чиглэлээр ажиллаж ийн. Тэгвэл яалчгүй эксперт болсон юм шүү дээ. Монголда хийж байгаа юм байгаа. Одоо монголчин аягүй сайн ерөнхийдөө олон улс ч гэсэн танигтай яваад байгаа шүү дээ. Бас улс оронтой бас туршлага хуваалцдаг төвшөнд очсон. Тэгэхээр ногоон санхүүжилтээрээ л одоо мэрэгшиж яваал хүн байгаа шүү. Тэгэхээр номын ер нь санхүүгийн чиглэл юм байна тий. Ер нь бол ер нь санхүүгийн салбар, санхүүгийн байгууллагуудтай болцоо ажилладаг. Тэгээд одоо яг бид хэд санхүүгийн салбараа ногоорлох юм аа нэлээд хангалттай хийцэн. Одоо нөгөө зээл санхүүжилтээ гаргах гэхээр ногоон төслүүд салбарууд чинь давхар ногоорох хэрэгтэй. Тэгэхээр тэрнээсээ одоо жоохон өргөн хөрөөлөө ороод бид хэд бас энэ ногоон эдийн засгийн шилжилт энэ төр гэдэг энэ төслүүдээ санаачлал явж байгаа. Би тэгтээ яг ярихлаар нэг энэ хоёртой бас ярьжсэн тийм нэг гоё юу гэж ногоорох гэж Монгол хэлэнд нэг буруу утгаар тийм. Ногоороо одоо би бол ингэж нэр гоё юм юутай хэмнэлттэй гэж ярил бас гоё байна. Гэхдээ бас яг бас хэмнэлт биш юм л дээ тийм бас. Яхаа өчигдөр нөгөө бас би тэгэд манай ногоон шилжилт тэмцээн болоод тэрнээр нөгөө пич хийжсэн хүмүүс маань бас яг тантай адилхан юм ярьж илээ. Яг нөгөө өөрийнхөө бизнесийг бол аягүй англи хэлэн дээр бол амар гоё сонсож байдаг. Green гэдэг чинь тийм. Green болгоно гэдэг чинь бол амар гоё сонсогддог. Ногоорох нэг юм бол Гэхдээ одоо яах вэ тэгэл ойлгох шүү дээ. Гэхдээ зүгээр би бол энгийнээр одоо ногоон санхүүжилтийг хүмүүс тайлбарлахдаа юу л гэж боддөө шүү дээ. Бидний нөгөө хүн болго ингээд сайхан амьдралыг хүсэж дээ шүү дээ. Байгаль орчин нэг гоё орчинд амьдарчмаар байна тий. Эрүүл мэнд, боловсролын хүртээмж сайхан газар баймаар байна. Хот гудамжин сайхан баймаар байна. Тэгэхээр тэрийг одоо шийтгэж утаа өнөөргүй тий. Одоо том асуудалчууд шүү. Тэгэхээр тэрийг шийтгэж шаардлагатай тэр санхүүжилтийг л болох гэдэг гэсэн үг шүү дээ. Тийм л илүү төслүүдийг одоо маш их санхүүжилтүүд төслүүдэд хөрөнгө оруулалтууд бол Монголд хийгдэж байгаа. Тэгээд яаж тэр хийгдэж байгаа хөрөнгө оруулалт болгоно маань нэг хүн дараа ээлтэй болох уу, байгаль орчны хувьд нэг арай ээлтэй болох уу гэдгийг л чиглүүлж байгаа асуудал. Тэгэхээр ер нь бол баг зүгээр л юм сайхан амьдралыг бүтээхэд л одоо нэг чухал шүү. Монголд гэхдээ баг бүх одоо арилжааны банкнууд ногоон зээл гэж байдаг болсон байна шүү дээ. Ногоон
төслөө бариад ирэх юм бол зээлээ авч болохоор ч юм уу тий. Тэр одоо нэг гаднаас санхүүждэг юм болов уу? Монголын засгийн газраас өөрсдөөсөө явуулж байгаа хөтөлбөр гэдэг юм болов уу? Энэ банкнууд засгийн газрын хөтөлбөр бол маш бага. Одоогоор бол их хвчлэн банкуудын гаргаж байгаа нь гадагшаа их усэр татах боломжтой банкуд бол гаднаас ногоон зээлийн их усруу татчихдаг. Бусад нь болохоор өөрсдөө л байгаа зээлийн их усрүүрээ сая одоо нэг банкуд ч IPO өнтер гаргасан шүү дээ тий. Банкны тухай хуулиар. Тэгэхээр тодорхой хэмжээний тэр татан төлрүүлж байгаа хадгаламжийн орлогоос ч юм тэр их усрүүгээ бид нар тодорхой хувийг нь ногоон зээл зарцуулнаа. За салбарын хувьд одоо банкуд бол нийт багцынхаа 10%-ийг хамгийн багадаа ногоон зээлд зарцуулъя гэдэг одоо ийм зорилтууд тавьсан байдаг. Тэгээ одоогоор тэр нэг багцын 3.2% тал явж байгаа. Тэгэхээр нэлээд бүтээгдэхүүн гаргаад тэрийг хүмүүс ингэ сурчлаад явж байгаа боловч яг уу бидгээд бол бас л хол л явж ийн л гэсэн үг л дээ. Тэр зорилтоо биелүүлэхэд тэр ажил хийх хэрэгтэй тогтолцооны энэ чинь асуудал болчиход байгаа. Тийм юм байгаа. Тэгэхээр засгийн газраас бол хөнгөлөлтийн хөтөлбөрүүд бол яг ногоон зээлийг дэмжсэн бол байгаль орчин аялал жуулчлалын яамны нэг 2 тэрбум төгрөгийн хөтөлбөр байдаг. Бусад салбаруудад бол маш их хөнгөлөлтөд хөтөлбөрүүд байдаг шүү дээ. Сая малчны зээл, хошооны зээл гэж гарсан. Хэдий их 80-аар нь гарсан юм. Хошооч одоо бүр амар өндөр. Тэднийг харах юм бол яг ногоон зорилтууд бол байхгүй шүү дээ. Тэгэхээр яг засгийн газрын бол бодит бас. Тэр хошооны зээл дээр чинь байр майрны урьдчилгаа төлсөн. Машин гэж байгаа шиг. их авсан байна. Амар машин авсан байна гэж сонсгдсон. Сайхан гарууд. Тэгээд юу засаг талаас нь бол манай цацаа чинь одоо пинд орж ирэхээс өмнө ер нь бол яг бидний нэг тэг бидний одоо санаачилж байгаа төслийг ингээд засаг талаас нь дэмжиж ажилтдаг гэсэн тийм юм шүү дээ. Тийм газарт ажилтдаг гэсэн тийм. Яаманд ажилтдаг гэсэн яам. Юу аим. Яам царайтай. Үгүй яам царай гэж ямар царай. Манай дотроо бас амар эксперт юм бол байгаа. Тийм. Тийм шүү дээ. Үгүй яам лаа. За чи өөрөө санхүүч тийм. Юу лээ? Эдийн засагч тийм. Яг юу би нэг сангийн амд байхдаа юу харилцдаг вэ? Засгийн газрын зээл тусламжийн төслүүдийг харилцдаг гэсэн. Гэхдээ яг нэг засгийн газрын зээл тусламжийн төслүүд бол бас арай өөр хэлбэрээр явдаг л да. Манай шиг юм нөгөө төрийн бас байгууллагуудаар нийлж хэрэгжиж байгаа төслөөс бас арай ондоо. Гэхдээ яг засгийн газарт ажиллаж байгаад яг төрийн бас байгууллагад оронгууд нөгөө ийм зан ааш өөрчлөгддөг юм. Ер нь тийм шүү дээ өөрчлөгддөг. Жохон ууртай байж байгаа уург болчихсон юм. Уур гараад орой. Стресс гэнэ тий. Нэр гэж нүнээр тоглоомгүй. Тоглоомгүй нэрээ тий. Нэрээ стрессгүй ер нь тэгээд юу дарамт шахалтгүй болохоор тэгэл бас хүн цаанаас л арай. Энийг өөр болчихдог юм чи. Тэгэхээр эн чинь бас нэг хэлбэрийн бас ногоорж ийн гэсэн. Ногоорж ийн. Хүнээ ээлж ажиллаулаад гэсэн үг үү тий. Тэр ногоорч ихтэй байгаа шүү. Тэгтээ ногоорхын хувьд бол ногоорч байгаа. Манай офис чинь нөгөө бас аягүй ногоон офис шүү дээ. Анх орж ирээд бас аягүй гайхдаг байсан хэрэг. Тэгээд сүүлийн яг ингээд хэсэг хугацаанд ингээд дотор нь байгаад ирсэн дараа болохоор яг нөгөө өөрөө одоос аягүй өөр болт юм лээ. Ингээд юм хог могоо ялахгүй хайж барихаар ингээд цаанаа нэг санагдав. Би харин амар сони байж эхлээд би энэ сүүлийн 20 жилийн ойм гэдэг энэ цэцгийг юус хараагүйсэн байхгүй. Зөв танаа офист ирээд энэ ойм харсан шүү дээ. Энд чинь ойм мөн бицтэй тий. Ойм гэдэг одоо урмар шүү дээ. Энэ долларын модыг ч удаа хаас агуул харддаг юм. Манайхан чинь сүүлийн үеийн долларын мод гэдэг өөрсдөө ч нэрлэлсэн юм уу? Одоо биологийн нэр нь өөр л бахал та. Манайхад долларын мод гэдэг юм харсан бас гоё юмсан. За юу номи ер нь ногоон санхүүжилтийг одоо Монголд хэр одоо тий хөрсөн дээрээ бууж гин ер нь хэр амжилттай явж гин гэж харж байна. Ер нь бол маш хурдтай ахиж байгаа, урагшилж байгаа. Хийсэн бүтээсэн юм бол биднэрт бол маш их байгаа. Тэгээд бус улс орнууд одоо нэг Парис хэлцээр энэ чинь 2015 онд олон улстай яриаал тий. За жил 100 тэрбум доллар босгодог болох юм байна гэж зорилтууд тавиад. Тэгэхэд манай санхүүгийн салбар бол энийг 2013 оноос хойш иржсэн байхгүй. Сайн дурын үндсэн дээр одоо заавал бид нар чинь нэг юм хуулийн зохицуулалт, нэг зохицуулагч байгуулах нь юм шаардахаар хийдэг тий.
Тийм байх албагүй. Ер нь зүгээр тэр үед ч гэсэн арын багшлын тэр тийм ингээл хэцүү байдалд хүрсэн байсан шүү дээ. Тэгэхээр зүгээр санхүүгийн байгууллагын хувьд нөгөө хүнд ингээд санхүүжилт өгнө гэдэг чинь баг заримдаа манайд ч одоо хууль тогтоомжийн хэрэгжилт яг сул асуудал зөндөө байдаг шүү дээ. Стандарт зөндөө байдаг ч гэсэн. Тэгэхээр санхүүжилтээ өгөхдөө бид нар нэг харилцагчаасаа нэг арай нэг хариуцлагатай бай. За нэг барилгын зээл авах гэж байгаа бол та хэд нөгөө хуулиараа бол 30% ногоон байгууламжийг бүрдүүлсэн байх хэрэгтэй гэдээ байдаг боловч одоо баригчаа барилгууд голцол байхгүй шүү дээ. Тэрийг ядаж нэг зээл болохдоо бид нар нэг асуучдаг байж болох юм байна ч гэдэг юм уу. Иймэрхүү хөшүүрэг байна гэж хараад эхлүүлжсэн. Тэгээ тэр хөдөлгөөн айгүй амжилттай яваад төрүүлж орсных эргүүлээд энд орсон санхүүгийн байгууллагуудад маш их одоо тийм давуу тал бий болж байна л да. Гадна дотноос нь санхүүжил татах боломжтой болж байна. За тодорхой хэмжээний бодлогын төвчний ажлууд бид нар бол зөндөө хийцээ. Одоо наад зах нь гэхэд ногоон гэд ярихаар тэг хүн болгоны ойлголт өөр байгаа гэдэг. Ер нь юуг бид нэр ингээд ногоон гэж үзээд ногоон зээл болох юм гэдэг чинь хамгийн түрүүний юм байна. Харилцагч болох өөрийнхөө юм тодорхойлох хэрэгтэй тий. Зүгээр нэг бүтээгдэхүүн дээрээ навчи зураг тавьчаад ногоон гэ бариад орж ирж болно шүү дээ хүн тий. Тэрний ангилыг яаж үүсгэх үү гэл одоо нөө таксоном гэл ярьдаг хүмүүс анх татврын л нэг юм хийх гээд байна гэж ойлгодог байсан нэг тодорхойлт ангилтаа бид нар болцсон. Тэрнийхээ дагуу бүгдээрээ нэгдээд бүтээгдэхүүн гаргаад явчихжээ. Их усар талд одоо $900 сая орчим гэж түрүү жилийн тооцоогоор гарч ирсэн. Нэлээд их усар татцсан. Амжилттай юмнууд бол байгаа. Одоо юу хэрэгтэй байгаад юм гэхээр хөрсөн дээрээ буулгамаар байна. Яг одоо ингээл байшин барьж байгаа, одоо лагерийн байшин авч байгаа хүмүүс эрчим хүчний хэмнэлттэй яг байшин сонгож гин үгүй юу гэдэг чинь бас л ингээд хэцүү байгаа үстэй хүмүүс сонирхдаг болцоо харьцангууд. Гэхдээ яг очиод авъя гэхээр эрчим хүчний хэмнэлттэй байшин, энгийн байшныг бодвол хамгийн багтаа нэг 20-30% үнэтэй. За тэгээд за ногоон зээл байгаа юм байна. Ногоон зээл очиод авъя гэд очиод харахаар энгийн зээлээс бас тийм амар ялгаатай байж чадахгүй байхгүй яа. Тэгвэл санхүүгийн байгууллагууд цэвэр арилжааны одоо шугамаар их усраад идчихэж байгаа. Ямар нэгэн хөнгөлт татаас авахгүй. Тэгэхээр нөгөө олон улсад явж байгаа жишгүүдийг харахаар энэ чинь угаасаа шинэ ойлголт, шилжилт гэдэг байгаа гол санаа нь чинь бид нар одоо нэг хэв маягаар амьдардаг тий тодорхой дүрм журмаар амьдардаг. Энийг өөрчлөөд хүмүүсийн хандлагыг ер нь өөрчлөх процесс учраас тэрэнд нь ихэндээ хөшүүрэг өгөхийн тулд нэг бол одоо нөгөө ташуурын аргаар тий нэг бол хуульчилдаг, шууд шаарддаг хүмүүсийг одоо ингэж хийх хэрэгтэй. Хэрвээ байшаа авах гэж байх юм бол заавал ногоон гэрчлэгтэй байх хэрэгтэй гэж шаардна. Нэг бол хэрвээ ногооны сонгох юм бол танд татврын хөнгөлт үгүй, танд нэг урамшуул үгүй, буцаад хэдэн төгрөг ингээд өгдөг юм хийж гэх юм уу. Бас орнууд тэгжил хийдгэлтэй тэр шилжилтийг зохицоор тэгэхээр нөгөө манад тэр жоохон тогтолцоо нь байхгүй болохоор одоо агарын бохирдол дээр ч гэсэн манай байгууллагууд хамтраад олон жил юм хийлээ. Баахан байшин гэр дулаалдаг шийдлүүдийн гаргаад ирлээ. Тэгээ одоо зээлээр санхүүжилтийн л оруулж иржээж бид нарыг ч олон хүртээмжтэй болно. Гэтэл яг бид нарыг хүрэх гээд байгаа гэр орол иргэд ч юм уу тэд нар маань яг үнээр ногоон зээл банкнаас очиод авах боломж нөхцөл байна уу? Орлого нь хүрч ийн үгүй хэцүү. Тэгэхээр заашгүй тэрийг чинь бодлогоор л дэмжих хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр манай тэр бодлого нь жоохон дутуу байгаад энэ тэгээд төслийн бэлэн байдал гэх юм уу арт иргэдийн ч гэсэн төр ойлголт те хүсэл байвч гэсэн өнөөдөр бид нар яг ногоон технологиг хаанаас авах юм ч гэдэг юм уу технологиудыг яаж харьцуулах юм гэдэг тэр мэдлэг мэдээлж гэсэн дутуу юмнууд байгаа. Тэгэхээр тэрийг жоохон цогцоор нь хийж юм бол бид хэдэд боломж бол их байгаа харагтаад байгаа. Хөрөнгө оруулагч нар бол маш их сонирхож байгаа энэ чиглэлээр. Тийм тэгээ энийг яг ингээд хөрсөн дээр нь буулгахад түлхэц үзүүлээд явж байгаа төсөл нь эдийн засгийн ноошлолтой тий. Манай нэрээ сая юу 6 байгууллага маань ишгэлээ тавиад яасан байгаа тий. Тий. Өчигдөр нөгөө пич арга хэмжээ болоод. Гэхдээ тэрийгээ бас бид нар энэ ногоон зээлийн боломжууд гэдэг сэдвийн дор зохион байгуулсан байхгүй одоо энэ арга хэмжээ. Тэгээ өчигдөр бас 6 одоо ногоон шилжилт тэмцээнийг ярьж байгаа шүү дээ. Тэр 6 байгууллагынхаа пичийг сонсохоос гадна бас энэ ногоон зээлийн боломжууд гэдэг бид нар манай тос холбоо төслийг хамтарч хэрэгжүүлэгч байгууллага тос холбооноос төслийн хүрээнд бас санал болгож байгаа ямар зээлүүд байгаа. Тэгээ хаан банкнаас бас ирсэн. Тэгээд бензилийн батлан даалтын сан гэдэг ер нь бол ингээд одоо тийм юм санхүүгийн боломжуудыг ингээд бид нар өөрсдөө ч гэсэн бас өчигдөр нөгөө нэг юундаа оруулах гээд арга хэмжээнд оруулах гээд энэ бас судалж үзсэн чинь нэлээд олон тийм бас зээлийн боломжууд байгаа юм билээ. Тэгээ өөрсдөө бас сонсоод шинэ мэдээлэл аваад ер нь бас аюул их тийм өндөр зээлийн худалдаа хөгжлийн банкных л амар том зээлийн их өсвөртэй болсон гэ зарлаад ногоон зээлийн $50 сая бонд гаргалаа. Өчигдөр Төрийн банк дотооддоо ч гэсэн татж байгаа байхгүй 10 тэрбумын ногоон бонд гаргасан. Хаан банк ч ногоон нийгмийн гэдэг нийтдээ одоо $200 сая юм уу. Тэгэхээр их усрыг бид нар хангалттай татж байгаа. Одоо гол нөгөө хүмүүсээ л ойлгуулах гэдэг шүү дээ тий гол асуудал
хүмүүсээ ойлгуулахаас гадна энэ яг нэг бас нэг ийм асуудал одоо энэ яг үнэхээр ногоон уу гэдгийг бас ингэж нэг одоо verify хийж баталгаажуулах шаардлага байгаа байхгүй. Тэр шалгуурыг одоо давхад нь гэх юм да төслийн зүгээс бас дэмжлэг үзүүлж байгаа. Тэгэхээр мэдээж нэг төслийн зүгээс бол одоо жидөөмрийг бэлдэх, сургах гэдээ яваад хажуугаар нь бас нэг one on one яг нэг зөвлөх үйлчлэгээ үзүүлээд энэ бизнесээ ногооруулахад нь тус дэмжлэг үзүүлээд явж байгаа. Тэгээд яг энэ одоо гэрчлэгээ ч юм уу те ногоон гэрчлэгээ тэмдэглээ авсан айлууд нь бол ингээд одоо тэр зээлийн шалгуурыг бол даваад нэг төхөн болж байгаа гэсэн үг байхгүй. Тэрийг бол ингээд бас банк болгон одоо ингээд зээлээ өгөх гэж ингээд нөө судлаад авах бас тэр capacity аяга хэцүү шүү дээ. Тэрэнд нь л бас юм тодорхой хэмжээний тэмдэглэм болоод ингээд дунднаас юм нэг ойлголттой болно юм тий. Туслын хүрээнд бол нэг тиймэрдүүл дэмжлэг үзүүлж байгаа. Дунднаас юм нэг юм одоо bridge гэх юм уу? Тийм одоо гүүр болж өгч байгаа л. Сая нөгөө би ч нөгөө бахан зар түгэлэн штэ. Ингээл одоо янз бүрийн хэмнэлт хийсэн ногоон янз бүрийн технологи оруулсан болвол видеого явуулаарай гэд. Тэгээ надад зүгээр ажигсан хүмүүс нэг сайн ойлгохгүй байх шиг үстэр ногоон юутай гэдэг юм уу те. Шалгуур яг яавал ногоон гэж үзэх. Тийм тэрийг нэг сайн ер нь нэг тийм ажиг гэсэн шүү те. Надад янз бүрийн л видео ирсэн. Тэгээд аюу олон нас нэг шаардлага хангаагүй хасагдсан. Тэгээд яг үнэсэд нь бол бас яг сансныг бодвол бас гайгүй. Гэхдээ нөгөө нэг ойлгоогүй хүмүүс бас яг таны хэлснээр бол зөндөө байлээ. Яг шалгаж гарсан хүмүүс нь бол бас үнэхээр мундаг юм хийж байгаа хүмүүс л байлээ. Гэхдээ манай шалгарсан хүнээрээ тэгж ярьсан шүү дээ. Өчигдөр яг энэ бизнес эхлүүлээд тэгээд ер нь хаана яаж хэмнэж болох вэ гэл эрчим хүчээ аягүй хэмнсэн хүн байгаа байхгүй. Тэгээд бизнестэй тэгээд хаана яаж хэмнэж болох вэ гэд тэрэндээ бүр ингээд донтоод нэг хэсэг явсан гэж байгаа байхгүй. Тэгээд ингээд одоо хүртэл ингээд энэ дээр хэмжих юмсан гэл яваа. Тэгээд хэмнэлт хийгээд ингээд одоо нөгөө бизнестэй л аль болох нөгөө баг зардлаар бизнес хийгээд хэмжин гэдгсэн чинь би ногоон шилжилт хийгээдсэн юм байлээ гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр бас нэг өөрөө ч мэдлэхгүй ногоон юм хийж идэх хүмүүс бас байж идэг. Одоо олгосон зээлүүдийг энгийн гэсэн мөртлөө нөгөө ногоон байсныг нь таниагүй байсан юм байна гэдэг банкуд одоо нөгөө мэдлэгтэй болоод ирэхээр таньж байгаа асуудал зөндөө болчихж байгаа. Тэр нэг талаасаа бол эн чинь зүгээр л үр ашиг тий бизнесээ өөрөө ч мэдлэхгүй ногоон болцсон. Үгүй би ногоон байсан. Тийм байгаа шүү дээ өөрөө ч мэдлэхгүй хандлагатай. Би гэсэн чинь амар ногоон болцсон байв л яа. Ногоон юм биш үү юу? Тийм угаасаа ногоон биш шууд ингээл мод цодлоо ерөөс анхаарал тий. Би ч одоо мод байнга тарьдаг байна шүү дээ өөрөө. Би чинь багасаа одоо яг ногооны талбай дээр төмс тарьж юу яасан. Тэгээд би ч одоо ургамлын харьцдаг шүү дээ. Айгуу санаа. Харин сүүлд нэг харьцалт болсон тоосны харьцалт болсон байна. Тэгэхээр би бас ногоон байж маа. Гэхдээ сүүлд өнгөрдөг нэвтрүүлгээр би нэг буруу ногоо хийсэн байсан тий. Нөгөө ажилчтай халах маягаар усаа хэмэх гэдэг ажилчтай халсан. Тэр бол буруу тийш. буруу шийдсэн. Явсан байлээ гэж. Манайхан ч тэгээд нөгөө юм айгу тооснасаа гадна таваас цалингаа сэмнээд байгаа тий. Тэр буруу шийдэл болсон байна гэж бас үйлчлэх талтай юм. яг загнуулаагүй тэгтээ шүүмжлүүлсэн. Юу лээ work exploitation work хийнгээ алдсан байх шүү гэсэн. Би яг ногоон дээр чинь тийм болохоор одоо олон улсад явж байгаа нэг ойлголт нь green washing яриад байгаа шүү дээ ногоон угаалт гэж тий. Хитрхи ингээ ногоон гэдэг юм нэг малгай өмсөгчөөд яг цаана нь харахаар иймэрхүү үйлчлэгийн шин чанартай ч юмнууд байхаас бас сэргийлээ тэр стандарт нь гарахтаа эхлээд ногоон байна уу гэдгийг харна. Давхар өөр ямар нэгэн ногоон нийгмийн одоо тийм сөрөг нөлөөл энэ төсөлмөнд давхар гарахгүй. Одоо нэг жишээ нь нөө сэргээх төрчин хүчний төсөл чинь нарны панел одоо нөгөө салхины сенсор чинь ногоон шүү дээ автоматар ногоон тэр болгоныг ойлгодог. Тэгвэл нөгөө нэг шууган ан амтаа одоо нисэж явж байгаа нөгөө сенсэнд нь ингээд процессорд өгч юм байна л та. Тэгэхээр тэр төслийг хэрэгжүүлэхээс өмнө ямар нэгэн дагвар тийм сөрөг эрсдэл дагуулгаар байна уу гэдгийг харж ээж үнэхээр ногоон уу гэдгийг тодорхойлно. Тэгэхээр таних тэр хэсэг нь л сайн хараагүй л байсан юм байна л та. Би тэгээд буцаад ажил авах гэсэн. Мөнгөн дээрээ ба. дахиад нөө. Энд ч одоо climate communism ч одоо бий болох гэдэг шүү дээ. Цаашаа яагаад. Манай нэг найз бас имлэгээ дөнгөж нээж байгаа найз.
танах ингээд аягүй их юм ногоон төсөл мөсөлтэй гэдэг юм билээ. Би бас энэ бизнесээ яаж ногоон болох вэ гэхээр би ямар нэг юм хэмнэж байгаа бол тэр чинь ногоон гэсэн үг гэх. Тэгжилсэн зөв. Аюу одоо имлэг гэд харуул аюу олон боломж байгаа л да. Ногоон гэд одоо тэр ногоон таксоном гэд бид нар нэг шалгуур тодорхойл гаргацсан яриад байна шүү дээ. Тэрэнд ер нь юу орж ийн гэхээр сэргээх тэрчин хүчний одоо их усвар суйрлуулж байна. Эрчим хүчний хэмнэлд үүсгэж болно. Усны хэмнэлд үүсгэж болно. Хог хаягдлын илүү одоо энэ зохистой менежмент гаргаж ирж болно. Бохирдол бууруулж болно. За эсвэл эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад ч одоо ингээд эмнэлгийн машинч гэдэг юм уу нүүд байж болно шүү дээ. Тэднэрийг илүү цэврээр шийдэх гээд ер нь аюу өргөн хүрээтэй боломжууд байдаг. Тэгэхээр нөө тоног төхөөрөмж авах гэж одоо зөвхөн эрчим хүч гэхгүй тий усны хэмнэлтүүд за яг эмнэлэг дээр ч юм бол хог хаягдлын асуудал ялангуяа аюултай хог хаягдлын асуудлууд айгүй их яригддаг тий. Тэгэхээр тэрийг илүү зохистой байдлаар менежмент хийгээд нөгөө зайлуулах асуудлууд дээр ямар нэгэн хөрөнгө оруулалт татах гэж явах юм бол ногоон байж болно. Одоо бас нэг давуу талтай юм юу болж ийн гэхээр санхүүгийн байгууллага зөвхөн ногоон төлөв илүү анхаардаг байсан бол түрүү жилээс эхлээд нийгмийн зээлийн тодорхойлолтыг бас гаргаад ирсэн. Тэгэхээр эрүүл мэнд, боловсрал, харилцаа холбоо за тэгээд амжиргаанд одоо нийцсэн дэд бүтэц гэсэн салбарууд одоо үйл ажиллагаанд хэрэг санхүүжилт басах юм бол өөрийнхөө төслийг аль биесээр нийгмийн гэж одоо ингээд ангилаад нийгмийн зээл, нийгмийн бонд гэж бас авч боломжтой болчихж байгаа. Тэгэхээр тиймэрхүү юмнууд бол Номингийн нэг ярианаас надад нэг зүйл айгу таалагдлаа л да. Юу гэсэн чинь энэ ч нэг юм хүчээр биш те. Юм органикаар явуул их зүгээр юм байна гэдэг тэр санаа. Одоо чинь нэг түрүү хэлсэн чинь хүчээр ингээл төрийн албатлагаар дамжуулж ингэж хийхээс илүү нөгөө эдийн засгийн инсентив дээр нь тулгуурлаж бид нар хийх юм бол энэ бол илүү органикаар явна. Тэгэхгүй ингээд хүчинцэн те нэг төрийн аппаратыг ашиглаж те төрийн монопол эрх мэдлээ дамжуулж энийг хүчээр хийх гэсэн орлого болгоо ер нь бүтлгүүтэх юм болов уу дампуурах юм болов уу гэдэг нэг тийм бодол төрж ин л дээ миний зүгээр ингээд та яриаг сонсоход тэгэхээр яг илүү энэ эдийн засгийн инсентив нөгөө нэг хэмнэлт бий болно танд ашигч нь нэмэгдэн орлогч нь сайжирна гэдэг энэ инсентив төр явах юм бол илүү энэ ногоон шилжилт маань илүү хурдтай тэгээд бас органик тэгээд хүмүүс тэрийг ингэж хүсэж хийх баг тий. Хүн чинь угаасаа л тийм байдаг шүү дээ. Юмыг яг ойлгоо. Хувийн хичээс амтэн шүү дээ. Явчихаар тий яг надад ямар ашигтай илээ. Миний ашиг сонирхол хэрэгцээ тэрээр эзэх юм бол угаасаа хүн хийн тий. Тэгэхээр тэр ногоон чи өөрөө тэр чигээрээ хүнд бол дандаа тийм ашигтай сайхан одоо боломжийг сайхан орчныг бүрдүүлдэг юм. Тэр хүмүүс тэрийг бол ойлгож байхгүй. Хин ч ногоо юм ярихад наа чи ястаа хэрэггүй ч юм уу надад хэрэггүй гэж боддоггүй. Тэр бол ойлгомжтой. Манад байгаа нэг хэцүү юм нь төр заавал дэмжих албагүй. Гэхдээ заримдаа ингээд төрийн бодлогод болохоор ингээд садаа болж байгаа юм даа байхгүй. Хүн шилжилтээ ихтэй явж байгаад нүүрсээ татаад амар хямдхан болгочихоор чинь тэр нөгөө үнэтэй ногоон технологиг 1000 ингээд тооцоол хийгээд нүүрс худалдаж авсантай харьцуулахар чинь хэмэл үсэхгүй шүү дээ. Наа чи бас ихгүй санаа шүү. Тэгэхээр чи одоо битгий саад болооч. Битгий саад нэмэр болохгүй бол битгий саад болоо. Нэрмээс битгий болооч. Тэгэхээр тийм асуудлууд болохоор нөгөө тогтолцоо нэг том зургаараа бидэхэд учиргүй агарын бохирдлоосоо хурдан салаад ногоорчдохгүй байгаад ах шиг байна л да. Гэхдээ яг хуу урагшилж байгаа сайжирч байгаа юмнууд бол их байгаа гэдэг юм. Яг энэ эдийн засгийн ногоон шилжилт төсөл нь яг энэ дээр ингэж орж ажиллаж байгаа бас төсөл гэж би бодод байгаа байхгүй юу. Яг ингээд засагтай ойлгуулах юм а хийж гэн. Тэгээд олон нийтэд ойлгуулах юм а хийж гэн. Дээрээс нь банкнуудад тэр ногоон зээл болох нөхцөлийг бүрдүүлээд амархан болгож өгөх тэр системийн платформыг үүсгэх гэдэг явж байгаа шүү тийм. Ер нь бол тал талын л айгүй олон аудиенстэй гэх юм уу да нөгөө нэг оролцогч талуудаа одоо нэг талдаа ингээд засгийн газартай хамтарч ажиллаж байна. Тэгээ одоо ингээд бодлого тодорхойлоход ер нь бол анх энэ ногоон би одоо жидүүнрийг ногооруулах гэдэг юм уу те ногоон шилжилт тэгээд энэ эко тэмдэг гэдэг зүйлийг бол ингээд энэ яриаг айгүй 3 жилийн өмнө эхлүүлэхэд бол мэдээж айгүй олон тийм сорилтуудтай тулгардаг байсан. Одоо гайхаж хүлээж авдаг байсан тийм. Тэгээ ингээд айгүй их олон тайлбарлах шаардлагатай байдаг байсан. Тэгээд одоо бол бас нэг үе бодвол юун дээр илүү хүлээж авдаг болсон юм шиг санагдаж байгаа. Тэгээд засгийн газар одоо нөгөө оролцогч талууд засгийн газар талдаач тэр нөгөө талдаас нөгөө жидүүнэр талдаач тэр тэгээд бас нэг бүрэлдэхүүн хэсэг нөгөө олон нийтэд ингэж мэдээлэл өгөх энэ талаар танин мэдүүлэх нэг тийм ингээд айгүй олон талд үйлчилж байгаа тус байхгүй. Тэгээд
анзаараад тахт бол ер нь энэ бидний ярьж байгаа энэ сэдв бас аюу ингэж нэг юм юу ах болсон байлаа. Арай бас юм нэг хүний ингээд өдрөө тутам сонсдог илүү ойр болсон юм шиг санагдаж байгаа. Өмнө нь бол ингээд нэг аюу тийм хараар хэлэм ярьж байгаа юм шиг. Өмнө нь бол ингэж гэж хүлээж авдаг гэсэн шүү дээ. Ер нь л тийм юм ногоо. Тагаа яа гэж гэсэн байсан бол одоо аюу их тийм бид нар чинь 10 жил банкуд санхүүгийн байгууллагуудтай ажиллаж байхад эхний жилүүдэд ярихаар ингээд за мэдээж ингээд асуудал байна тий байгаль орчны асуудлууд бид нар хийх ажиллана. Гэхдээ миний үүрэг биш гэж боддог байсан байхгүй юу? Өнөөдөр санхүүгийн байгууллага би яага байгаль орчны яамын ажлыг хийх хэрэгтэй гэж боддог. Одоо болохоор айгу өөр болцсон. Хүн болгон биеийн дотор хувь нэмэр оруулж болох юм байна. Миний ч гэсэн үүрэг юм байна гэж боддог. Тэгээ саяхан жишээ нь Unitel-ийн ингээд холбогдоод ингэж байгаа байхгүй одоо нэг өөрсдийнхөө үйлчлэл анханасаа ногоон шүү дээ тэднийх чинь. Яг тэднийх бол тэргээр бол ногоон. Тэгчээ яг тэр хэд ингэж байгаа байхгүй нөгөө одоо ингээд үйлчилгээ санал болгохдоо ногоон байгууллагуудад арай тийм хөнгөлөлтөө нөхцөлтэй үйлчилгээ санал болгомоор байна гэдэг ч аахгүй юу. Тэгээ холбогдож байгаа нь юу ихээр нөгөө ногоон байгууллагуудын жагсаалтыг гаргахад тий алийг бид нар ногоон гэж үзэх юм. Тэр шалгуурыг гаргаж өгөх. Нөгөө дахиад нөгөө ойлголт юм шүү дээ. Тэгэхээр ч одоо бүх ингээд юм байдаг яг юуг ногоон гэж үзэх юм. Тэгээ тэр чинь хүн өөрийгөө тодорхойлж болохгүй. Олон улсын шаардлагаараа заавал нэг хүндлэнгийн хүн энэ хүн өөрийгөө ногоон гэж тодорхойлсныг зөв юм байна. Стандартаараа гэдгийг баталгаажуулах хэрэгтэй байдаг. Тийм одоо тэр нөгөө тогтолцоог бий болох хэрэгтэй. Гэхдээ нөгөө талдаа энэ чинь маш их тийм шин зах зээлийн боломж байгаа байхгүй юу? Иймэрхүү чиглэлийн үйлчлэгээ үзүүлэх, зүйл үйлчлэгээний компаниуд те ийм бизнесийн боломж байгаад байгаа. Тэгэхээр бас шинэ юм салбарыг нээж өгч байгаараа гэдгээр аюул чухал те. Наад чинь бол аюу хэрэгтэй. Би зүгээр ерөнхийдөө одоо биднэрт нэг 5 минут үлдсэн байх шиг байна. Тэгээд хамгийн гол нь бас энэ чинь нэг юм систем тогтох хэрэгтэй шүү дээ. Тэг хүмүүс зүгээр нэг юм зураглал хэлээс нэг ийм байгаад ингээд ингэчүүл нэг юм зөв систем юм аа гэдэг юм уу тий. Нэг тиймэрхүү талаас нэг яагаад одоо аль талаас гэсэн үг. Одоо энэ тий одоо ногоон эдийн засгийн шилжилтэд нэг ийм бүтцүүд байх юм байна. Ийм одоо юу гэдэг тий экосистем үүсдэг юм байна. Тэгээд энэ системний ингээд ажилчвал бас нэг аштайхан болчихоор юм байна ч гэдэг юм уу нэг хүмүүст бас нэг тийм ойлголт өгөхөр тийм систем нь яаж өгөх зүгээр юм. Яг нь ер нь бол нэг 5-6 гол байх хэвээр нэг юм одоо бүрдэл хэсэг юм уу экосистемээр харчаа. За нэгдүгээрт бол заашгүй бодлого байх хэвээр тий. Бодлого гэдэг нь одоо бид хэдийн тавьсан нөгөө Парисын зорилт морилт инээ тэрэ гэдэг юмнаас гадна тэр бодлогыг хэрэгжүүлэх одоо хуулийн тэр одоо нөгөө зохицуултууд байх хэвээр шүү дээ. Бид нэр хүлэмжийг бууруулна гэж зорилт тавьсан бол одоо хөдөө аж ахуйн салбарт гаргаж байгаа бүх бодлого маань бол тэр лүгөө чиглүүлж явах хэрэгтэй. Хүлэмжийг бууруулах тэр юмнуудыг яаж дэмжих үү гэдэг хуулийн зохицуулт урамшууллын бодлого бүх юм байх хэрэгтэй. За тэгээ мэдээс санхүүжилт байх хэрэгтэй тий. Тэгэхээр дотоодын санхүү тэр бол зөвхөн банкар ч хязгаарлахгүй хөрөнгөний зах зээлийг хурдан өгчөж штэ Монгол. Тэгэхээр энэ бүх төрлийн санхүүжилтийн боломж байх хэрэгтэй. Нөгөө талаа техникийн шийдэл байх хэрэгтэй. Бид хэд 1000 ногоо юм санхүүжүүлээгээд одоо тэр нөгөө нийлүүлж байгаа технологийн жишээ байхгүй бол яах юм. Монголд одоо байхгүй технологи зөндөө ш бид нар гэрийн дулаалгыг яаж хийх үү гэж янз бүрээр нь туршаал ямар халаа уран байж болох үү гэх тэр технологийн шийдлүүд гарч ирсэн. Технологич юм бол одоо яг ингээд Монголд ирсэн хол маш гол тэр бол амар дэндүү хоцорсон байлээ. Тэрэн дээр бол ерөөсөө дэлхий дахин ч одоо AI гэдэг яаж асуурч дэрэгэрч синтона бүр хаяад амар бол явцсан. Яг Монголын онцлог тохирсон технологи гэсэн үг шүү дээ. Тэгвэл бид нар шууд баруунд бол маш гоё юмнууд байна. Гэтэл тэр үн өртгийн хувьд манай тохиолдохгүй. Тэгэхээр илүү ойрхон гэхдээ Монголын онцлог тохирсон тэр шийдлүүд нь юу гэсэн үг байхгүй тий. Тэрийг гаргах чинь. За тэгээд олон нийтийн тэр нөө ойлголт мэдлэг энийг дэмжлэг тий энийг хийх хүслийг нь бүрдүүлээд ингээд зохицоор нь явах юм бол тэгэл шилжилтээ хурдан хийх боломжтой. Тэгээ Монгол улсад нэг давуу тал нь бид нар ч харьцангуй жижиг улс тий уул нь нэгдээд нэг салбараа барьж аваад ч юм уу байхгүй тий. Тэгээ агаарын бохирдлын энэ дээр одоо зөвхөн харамсалтай юм нь энэ чиглэлээр бол маш олон хүмүүс судалгаа хийгээд туршаад манай байгууллагууд ч хамтраад нөгөө Монгол гэрийнх нь шийдлийг гаргаж ирсэн, санхүүжилтийг гаргаад ирсэн. Бодлого талаас ямар дэмжлэг хэрэгтэй байна гэж саяны тэр экосистемийг бүрдүүлэх шаардлагатай. Бүх юмнууд ингээд гаргаад ирсэн хэрнээ тэрийг ерөөсөө нийлүүлээд ингээд бодлогын түвшинд авч явж чадахгүй болохоор өнөөдрийг хүртэл бид нар нөхцөл байдалд дурцсаар яг үнэ. Ингээд бидний нөгөө санал болгож байгаа юмыг биш шал өөр эсрэг одоо ингээд одоо 100 хугацаа 100 тараана ярьж штэ тий тэр чи одоо 10 жилийн өмнө Дэлхийн банк 200 сая мөлөө 100 тараагаад хүмүүс тэрийг баахан цаашаагаа дамлж зараад өөрсдөө ч хэрэглэсэн юм байхгүй
Тэгээд би саяхан судалгааг нь бас харж байсан. Яг гарсан хөндлөнгийн үнэлгээ нь бол агаарын бохирдол за нэг 20%-аар буурсан байж магадгүй. Гэхдээ ер нь бол хамгийн чухал юм юу байсан бэ гэхээр гэрээ дулаалцсан байсан доктортой яваагүй. Хоёрдугаарт гэрээ дулаалцсан байжгаад тэр зугахыг тавьж ээж бодитоор нүрсний хэрэглээ буурсан гэдэг дүгнэлт гарсан байхгүй юу. Тэгэхээр бид нар нөгөө суур одоо нөгөө юм аягаар ярих юм бол нөгөө цоор хоогийн нөхөөгүй байж ижил дээрээс нь янз юм одоо газ ах уу одоо зуух ах уу гэх юм яриад байгаа. Ингээд аягаа эхлээд хитүүлээ тэр нөгөө нэг нөхсөгийн бүглэх юм хийхгүй тэр дулаалгаа ярихгүй байгаа. Миний зүгээр харснаар бол ингэсэн шүү дээ. Яг юм органик биш те. Яг юм төрөөс үүдэлтэйгээр зохицуулж байгаа зохицуулт дандаа фейлдэж байна. Одоо хоёр талд хоёр том шахмал түвшний үйлдвэр байрлаа. Фейлдчихлээ. 100 тараалаа фейлдчихлээ. За тэгэл энэ утааг арилгах сан гээл байгууллаа. Олигтой юм болсонгүй тэнцээ яг сэтгэлдээ үнэнж очиж ажилласангүй те. Яг өнөөдөр яг та хэдий ярьж байгаа энэ санаа те. Яг энэ энтерпренеур хүмүүст те. Яг энэ органикаар асуудлыг шийдэх гээд үнэхээр ингээд зүрх сэтгэл нь ингээд зовоо явж байгаа те. Одоо жишээ нь манай хайбридийн те бат эрдэн шиг те. Нөгөө нэг пассив ганаа шиг те. Яг ийм энтерпренеур органик хүмүүс л асуудлыг шийдэх юм байна. Түүнээс энэ хүчирхийллийн монополыг ашиглаад те энэ төр гэдэг ийм данхар бүтцээр нөгөө хүчээр асуудлыг шийдэх гэсэн шийдэл болгон дандаа дефект үүсэж ин фейл жин л гэж би харж байна. Яг нь одоо гэхдээ агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд төрийн оролцоогүй байна гэдэг нь хэцүүлтэй. Одоо нөгөө органикаараа бат эрдэнэ гамбаа тэ ойд одоо мундаг хүмүүсээ шүү дээ шийдлийг гаргацсан зөндөө хийлээ. Бидний асуудал чинь ингээд үндэсний хэмжээний асуудал болсон байгаа учраас төрийн оролцоо хэрэгтэй. Төрийн хийгээд байгаа алдаа нь тэр яг шийдэл гаргаад ирсэн энийг олон жил хийцэн мэрэгжлийн хүмүүс, олон улсын байгууллагууд, хувийн хвшлээ огтхон сонсохгүй шийдвэр гаргаж байна. Гаргаж байгаа шийдвэрүүд нь дандаа өнөөдрийн өвлийн л одоо энэ нийгмийн гарч ирж байгаа тийм энд нэг хариу өгөх гэсэн ийм арга одоо төрийн гал унтраас гэдэг юм да. Гал унтраас нь богино одоо тийм хараатай ийм шийдвэр бид нар гаргаад ахаар одоо 100 дахиад марцдагдсан шүү дээ. Тэгэл дараа жил дахиад нэг одоо ийм юм хийхээр болтой гэж гаргаж ирнэ. 2 3 хүн ойлаа. Тэгэхээр энэ байдлаараа яг энэ тогтолцооныхоо цаад энэ хандлагаа өөрчлөхгүй бол бид хэд ерөөсөө шийдэж. Ер нь би бол тэгж бодож байгаа. Яг хүчирхийллийн монопол орж ирсэн тэр нэг өсрөөд 30% та. 70% энэ энтерпренеур хүмүүст энэ нэг органикаараа явж байгаа энэ нэг сэтгэлтэй хүмүүстэй л өгсөн юм шиг. Би бол тэгж л. За тэгээ энтерпренеур гэдэг дэмжихэд манай эдийн засгийн ногоон шинжил төсөл нь яаж хийж байгаа төсөл яг нөгөө түрүүний амраагийн асуулт надад гой санагдсан баггүй ингээд зураглаад ингээд хэлээ. Тийм түрүүнээс нөгөө номдор захирлаа ярьлаа л да. Тэгээд яг төслийн хувьд бол би нөгөө түрүүний хэлснээрээ л одоо ингээд бүх талаас нь л одоо бас үзэж байна да тийм. Бодлоороо ингээд бодлогын зөв тодорхойлоход нь ингээд явж байна. Одоо үйлдвэрлэгч нар хүлэмийн зааж чиглэж үзээд идэг нөгөө нэг муу сурлагтай хөгжиж чил багшны өргийн үз тараад идэг. Нөгөө нэг бодлого тодорхойлж балцсахлал нэг юм хийж гэл. Гэтэ ах вэ бас одоо бид бас тэгтээ айгуу тийм юутай эрг үзэл бодолтой байгаа ер нь айгуу болох л гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ сүүлийн үед бас түрүү хэлээ нүуний нэг үе бодвол бас их өөр болж хүмүүсээс их хүлээж аваад тэгээд айгуу их тийм юм энэ тал дээр хамтарч ажиллая гэсэн сэтгэл бас байдаг болсон байна. Дээрээс нь нүуний одоо ингээд үйлдвэрлэгч нар ингээд бизнесүүдтэй ингээд ажиллаж гисэн бас айгуу өөрсдийнхөө туршлага энэ төрнөөс айгүй ариун болцсон юм байна. Яг ингээд юм ногоон зүйл хийж байгаа тий. Одоо бид нараас сүүлийн үед энэ өнгөрсөн амраас эхлээд яг энэ нийгмийн зан дадлын өөрчлөлийн кампайн эхлүүлсэн байгаа байхгүй. Тэгээ энэ нас айгүй бас айгүй тийм амжилттай явж байна гэж харж байгаа. Яг хөө бид хэд анх бас яг ямар expectationтэй байхаа мэдээгүй байхгүй. Гэхдээ хүлээж авч байгаа хүмүүсийн ингээд нөгөө нэг хурж байгаа байдал нь бол бас анх бодож ирснээс бол хамаагүй илүү санагдаж байгаа. Тэгээд хүлээлтээс ч өндөр байна гэсэн үг шүү дээ. Тэгээд нийгмийн оролцоо бас аягүй чухал болсон юм байна. Бас хүмүүс ингээд энэ асуудалд аягүй тийм анхаарал хандуулдаг болсон юм байна гэж л одоо хараад байгаа шүү дээ. Тэгээд ямар ч байсан тэгээд ийм олон талттай ийм зүйл дээр ингээд яваад ингээд үзэж байна. Тэгэхээр анх удаа
Монгол улсад одоо нэг юм эко тэмдэглэл тийм төсөл хийгээд үр дүнгийн бол одоо эх оноос ингээд хараад явах байх л гэж харж байгаа шүү дээ. За ерөнхийдөө манай нэвтрүүлгийн маань хугацаа дууссан байна. Тэгээд номин захирал ерөнхийдөө төгсгөл дүгнээд тэгээд амраа захирал бацаад төгсгөл ямар вэ? Гэхдээ дүгнэгч гэжтэй сая зөвөр би цацаагийн яриаг хажаад яг одоо болж бүтэхгүй юм бас байна тий. Тэгээд одоо орж ирэл бүгдээрээ л яг эндээ хүүхдүүд өвдсөн байгаа талаар яриад сууж байна тий. Энэ бол үнэхээр өчигдөрхөн манай хүүхд имлгээсээ гарлаа шүү. Харин тийм шүү дээ. Энэ бол одоо бараг гашуудлын л төвшин амар хэцүү том асуудал болчиход байна. Тэгээд энэний цаана бидний нөгөө алдчихж байгаа энэ эдийн засаг манайхан ч одоо эдийн засгаа л хамгийн түрүүнд ярьдаг болсон шүү дээ. Юм авахаа, уул уурхаа, экспорт, эдийн засаг тэгээд бид нэрээ энэ асуудалд анхаарахгүй тийм ногоон байх гэдгийг бүрэн ойлгохгүй байгаагийн цаана бидний тэр чухалчлаад идэг тэр эдийн засгаа нэгдүгээрт алдчихъя. Маш их хүмүүсийн ажил, орлого өнөөдөр хамгийн цалингийн мөнгө цацаад ирүүлээл хүүхдүүдийн эмчилгээний төлбөрт яваал тийм хүмүүс бүр ажиллаж хийж чадахгүй тийм нөхцөл байдал ийм асуудал байна шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ хоёрдугаарт энэ маш том ингээд нийгмийн асуудал болчиход байгаа учраас энэ бол зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ хичнээн хэцүү юм байгаа ч гэсэн бас эергээр бас харж сураад болж байгаа юмнуудыг бид нар бас нэг урамшуулдаг байх хэрэгтэй тий сайн хийж байгаа хүмүүс байгаа. Хоёрдугаарт одоо миний зүгээр бодлоор ингээд манай байгууллагууд бүгдээрээ л их юм адвокаси ажил хийдэг тий зүгээр шүүмжлэх биш. Одоо өмнө нь болсон юмнуудаа бүгдээрээ муулаад харах тий Тэхээсээ илүү бид нар нэг шийдлүүдийг мэддэг болчихлоо шүү дээ. Бид нар нэг үе бодвол шийдлүүдээ мэддэг болчихлоо. Тэгэхээр одоо тийм нэг constructive criticism гэдэг шүү дээ, тий. Шийдэлд одоо суурилсан тийм нэг шүүмжлэлтэйгээр тий хүмүүст тэр бодлого барьж байгаа хүмүүс саналаа тавья, хамтарч ажиллая гэдэг тийм өнгө айстайгаар л одоо явж ийж бид хэдийн асуудлыг шийдэх болов. Тэгэхээр хичнээн асуудал байгаа ч гэсэн бас өөрчлөлт хийх боломжтой гэдэг эерэг зүйлийг нь бас хараад залуучууд те олон хүмүүс бас ингээ итгэл найдвартай хамтарч ажилласаа тэгэхгүй бол яг үүндээ одоо Монголоос явъя болиё гэсэн одоо ийм бууж өгч байгаа ийм хандлагатай залуучуудаас их болчихж байгаа нэг харамсалтай те бид нар тийж бол болохгүй шүү шийдэл боломж бас явахгүй алалцаа би тийч ч шийдсэн юм шиг байна одоо угаасаа шийдсэн гарууд сууж байгаа шүү дээ хүндэрсэн шийдсэн толтол үзнэлсэн баа тий одоо бүгдээрээ л ер нь тэгэл гадаад дотоодд ингээд төгсөөд ирсэн тий тэгээд бүгдээрээ ингээд бас хөгцсөн оронд яаж ажилтдаг ямар боломж байдгийг мэдсээр байгаа хэрнээ ингээд эх орондоо ингээд зүрх сэтгэлээ зориулаад шийдэл хайгаад шийдэл санал болгоод хамтарч ажиллаад явж байна. За тэгээд энэ үгээр өнөөдрийн дугаарыг өндөрлөе. Баярлалаа. Сайхан түүх байлаа.